Иргэн бүрт насан туршдаа тасралтгүй суралцах үндэс суурь нь бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших явдал юм. Дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол эзэмших иргэд нь нас түвшний хувьд ялгаатай суралцагчид нэг ангид хамт суралцах шаардлага тулгардаг. Иймд холимог бүлгийн сургалтын арга зүйг эзэмших нь албан бус боловсролын багшид тулгамдсан асуудлын нэг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд ажлын байран дээр бие даан суралцах, ээлжид хичээлийг холимог бүлгээр зохион байгуулах аргачлал 2 нэртэй 2 дахь зураг хичээлээ бэлтгэн хүргэж байна. Холимог бүлгийн сургалт гэдэг нь цаг хугацаа болон орон зайн хувьд нэг дор 2 ба түүнээс дээш түвшинд суралцагчид хамт хичээллэх сургалтын хэлбэр юм. Холимог бүлгийн сургалт нь нэг цагт нэг хичээлийг олон түвшинд заах, нэг цагт олон хичээлийг нэг түвшинд заах, нэг цагт олон хичээлийг олон түвшинд заах гэсэн 3 хэлбэртэй. Үүнээс хамгийн түгээмэл хэлбэр болох нэг хичээлийг олон түвшинд заах хэлбэрийг сонгон авлаа. Багш хичээлээ математикийн хичээлийг бага боловсролын 2, 4, 5 дугаар ангид шинэ мэдлэг олгохоор төлөвлөжээ. Хэрэв тухайн хичээлээр ямар нэгэн асуудал шийдвэрлэх зорилго тавьсан бол янз бүрийн чадвартай сурагчдаас бүрдсэн холимог баг байх. Харин баттгал буюу дасгал ажиллах үед чадвараар нь баг болох нь сургалтыг хөтлөх, хамтран суралцахад илүү үр дүнтэй байдаг. Иймд баг бүрт янз бүрийн чадвартай сурагчид сонгогд. Багш ажлын хуудас сурагчийн хөтөч, захим хөтөчтэй байхаар сургалтын арга зүйгээ сонгосон байна. Холимог бүлгийн сургалтын нэг онцлог нь хичээлийн арга зүйг хэрхэн зөв оновчтой сонгосноос хамаарч багшийн ачаалал, сургалтын цагийн нэгтрэл, хичээлийн үр дүн шалтгаалдаг болохыг та энэ хичээлээс харах болно. Түүнчлэн багш багийн ахлагчийг сонгох, хичээлийн дэгийг танилцуулах зэрэг зохион байгуулалтыг хийх нь сургалтыг амжилттай хөтлөх үндэс бөгөөд сурагчдын оролцоотой тэдний саналд тулгуурлахад анхаарах нь чухал юм. Хичээлийг амжилттай зохион байгуулахад сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой, хүрэлцээтэй бэлтгэсэн эсхээс шалтгаалдаг. Өнөөдрийн хичээлийн сэдэв: их дэлхий бидний гэр. Анги нийтээрээ хүн байгалийн хамаарал, байгалаа хайрлах, бохирдлоос сэргийлэхийн ач тусыг ойлгох, зөв хандлага, дадалд суралцах зорилго тавьсан байна. Зорилго нь суралцагчид хамтдаа хүрэх түвшин, хүлээгдэж буй үр дүн бөгөөд суралцагч бүр юу хийх нь тодорхой бус ерөнхий төлөвлөлт байдаг. Харин зорилт бол суралцагч юу хийж зорилгодоо хүрэх нь тодорхой, хэмжих боломжтой төлөвлөлт юм. Өөрөөр хэлбэл зорилтод суралцагчийн хичээлийн туршид хийх үйлүүд нь тодорхой тусгагдсан байна. Багш нийт цагийн 10%-ийг багш, 90% нь суралцагчийг оролцоотой төлөвлөсөн байна. Хичээлийн 40 минутыг хэрхэн төлөвлөж, сургалтыг зохион байгуулж, хэрэгжүүлж буйг анхааралтай ажиглаарай. Холимог бүлгийн сургалтын багш нь баг бүртээ ажиллах цагийг сургалтын үе шат бүрт тодорхой төлөвлөж, дэмжигч, туслагч, хамтрагч байх үүрэгтэй. Иймд хичээлийн үе шат бүрт цагийн төлөвлөлтийг тодорхой тусган өнгөөр ялган харууллаа. Хичээлийн дэг нь сургалтыг амжилттай хөтлөх үндэс бөгөөд дэгийг суралцагчийн оролцоотой тэдний саналд тулгуурлан тогтоож мөрдөнө. Одоо хичээлээ эхлэе. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За сууцгаана. За өнөөдрийн хичээлээр багш нь та бүгдэд математикийн хичээл авнаа. За математикийн хичээл авахаас өмнө бүгдээрээ нэг бичлэг үзчих.
хичээл маань юу гаргаж үзэх вэ? Юуны тухай бас эхлээ юу гарсан бэ? Оо, нар гарч ийн. За өшөө яасан бэ? За хал газар байсан. Тэрнийг хаглаад ногоо тарьж ийн тийм үү? За. Зөв тэгсэн ногоог яаж ургуулсан бэ? Үрээр ургуулж ийн. Үрээр ургуулахын тулд хэн туслав? Нар тус. Бид нар тэгвэл энэ ногоог хаалаа. Хагалсан газараа тийм ээ? Хагалсан газар. Тэгэхээр ер нь бол их дэлхий дээрээ л тарьж байгаа гэсэн үг тийм үү? Зөв. Их дэлхий дээрээ бүгдээрээ өнөөдрийнхөө энэ ногоонуудыг тарьлаа шүү дээ. За тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлд энэ үндсэн бичлэгээ холбогдуулаад нэр өгье. Та нар ямар нэр өгмөөрэй? Өнөөдрийнхөө хичээлд саяныхаа үндсэн бичлэгийг үзээд нэр өг. За хэлээрэй. Юу гэж нэр өгөх вэ? За хэлээрэй. За миний охин ямар? Ногоо тарьсан. За ногоо тарьсан нь. За Байгаль дэлхий. Байгаль дэлхий. За сонирхолтой нэр. За Их дэлхий бол бидний гэр юм аа. их дэлхий бол бидний гэр юм аа гэж штеп. Энэ нэр таалагдж байна уу? За тэгвэл өнөөдөр бүгд их дэлхий бол бидний гэр юм аа гэсэн сэдвээр хичээл орё тийм ээ. За бүгдээрээ хичээлээ эхлэхийн өмнө хичээлийнхаа дэвтээ танилцсанаа. За хичээлийнхэн дэг маань за бүгдээрээ уншаарай. Цаг баримтаа багаараа стейк Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх. За энэ дэгийн дагуу бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг хийлээ. За багш нь дэгийн энэ дээр наач. За өнөөдөр. За тэгвэл өнөөдөр биднэрт их дэлхий маань биднэрт нэгэн захидал илгээжээ. Ямар захидал илгээсэн бол юу гэж бодож байна? За багш нь захидлыг тараагаад өгчээ. За бүгдээрээ багийнхаа ахлагч нарыг өөрсдөндөө тогтоогоод томилоод байж байгаарай. Багийн ахлагч нар маань шүү. За захиануудыг багийн ахлагч нар маань за захиагаа задлаарай. За бүгдээрээ захиагаа задлаарай. Захиагаа задлаа. За бүгдээрээ захиагаа задлаа. За багийн ахлагч нар маань босоод багшдаа уншаад бичих. За тэндээс хэлээ. За босоод өөрийгөө танилцуулаад сайн байцгаана уу? Хүүхдүүд та бүхэн дүүс ба үнхий яаж их бүхнийг танилцуулаарай амжилт хүсье. за дүүс. За сайн байна. За манай 4-р ангийнхан Сайн байцгаана уу хүүхдүүд? Их дэлхийн ханаж даалгавар өгч байна. Хамтай хэрэгж ногооны хөлөмж дэзгээ. баг хэмжээнд ногооны хөлөмж хүлээх гэсэн. За Шанхарангийн хүүхэд та бүхэндээ тавтай хувааж хүнсний ногоо тарих даалгаврыг өгч байна. тавтай хуваагаад хүнсний ногоо тариад. За тэгвэл өнөөдрийн хичээлийнхаа зорилго зорилттой танилцъя. Зэрэг 2-р ангийн сэдв дүрс ба ажиглын жишээ харилцуулсан бид ба өөрсдөө ялдан танил багаар хамтан ажиллана. Өнөөдөр маань зорилго. За 4-р анги. 4-р ангийн хадгалт хэмжээ шоцоор хүнсэлж за загварчлан багаар хамтан ажиллана. загварчлаад багаар хамтан. За танаа багийн Жишин харьцуулын тооцоолны захин хэрэглэх зүйн ашиглан бие дан суралцах чадвартай суралцсан. Захин хэлэх. За сайн байна. За тэгвэл бүгдээрээ сая хичээлийнхаа сэдв зорилго зорилттой танилцчихлаа тийм үү? 2-р ангийнхан маань энэ ажлын хуудсан дээр ажиллана. Ажлын хуудсан дээр ажиллана. Ажлын хуудсаар дараалал нь уншаад даалгавруудаа хийх явах юм шүү дээ. За багийн ахлагчид өглөө. За 4-р ангийнхан маань энэ хөвгчтэй ажиллана.
Үсчийн бүгдээр уншаад хоорондоо ярилцаад хийх шүү заяа. Үсчийн дагуу юм байна. За 5 дугаар ангийнхаа маань цахим хөдөж буюу компьютер дээр ажилладаг. За багш нь сэдвийг тавиад үзье. За хөдөж ашиглах багийн. За чи ойрхон байгаа юм чи нэрээ ажиллах. Яагаад зэ энэ дээр дараад ингээд доош нь дараад яваад үзье. За тэгээд хичээл хийлээ. За 2 дугаар ангийнхаа маань өнөөдөр ажлын утсан дээр ажиллана. За багш нь ажлын утсан дээр хараад өгч. 1-р ажлыг хийсэн тохиолдолд ангийнхаа хүмүүсийг үнэлэн байгаа ажиллана. Эмнэлэгтээ тэнд байгаа цэцгийг бүгдээ энийг хөрс гэж бодоод хүсэлээ цэцгээ тавих юм шүү дээ. За хийгээд яваа. За 1-р ажлыг гэсэн юм. Шоо ороход дугаартай Дуртыг нэгж дүрсийг ажлын хуудсанд наагаарай гэсэн юм шиг. За шоо гэж аль хэлж байна. Өө зүг за тэгвэл шоогоо арих. За тэгээ ээлжлээ тойруулаад шоогоо арих явууч. За дараагийн үгтэй 4 маань ямар дүрс вэ? Харнаа бүгдээрээ. дөрвөлжээ. Тэг шинцэг хэлбэртэй ах юм шүү дээ тийм ээ. За хариу байлаа. 1. За 1 маань дөрвөлжин дүрс ах нь тийм ээ. За тэгвэл хажиж байгаа үгтэй ах нь 1. За энэ дээр өгшин тогтоотой дүрсийг юм арихтай шүү. За тэгээд амжилтаар яагаад За болчихсон тийм ээ. За сайн. За тэгвэл одоо бүгдээ энэ дээрээ дараа явах нь тийм ээ. За тэгвэл даалгавар нэг дүрс бичлэг үзэж тодорхойг хүртэр хуваарийг үзгэнэ. За тодорхойг үгээр илэрхийлбэл дээр нь 1 тоо, доор нь 1 тоо. За дээр нь 1 тоо, доор нь 1 тоо гэж хэлэхэд хамгийн том байна. Гэхдээ математикт зураасны дээр байгааг нь хүрт хөрөө, зураасны доор байгааг нь хуваар гэж нэрлэдэг. Тэгэхээр бутархаан зураасны дээд талд бичсэн тог бүртөр харин доод талд нь бичсэн тог хуваар гэж нэрлэдэг байна. За ингээд би ижил хуваартай эсвэл ижил За тэнд дөрвөлжин дүрс гэсэн юм тийм ээ. Дөрвөлжин дүрс маань байна. За өөрсдөө үнэлсэн үү? Оо зөв. За наагаад дуусгач. За тэгээд өөрсдөө үнэлээ. За одоо бид бүгд 2 дугаар ажил руугаа. 2 дугаар ажлыг уншаарай. Харин баяр уншаарай. Ингээд ямар дүрс байна вэ? Хоорондоо ярилцаад нэрлээ. Оо зөв. За ингээд ямар дүрс вэ? За бүгд бодож хатлаа. Энэ ширээг бодороо та нар ямар юм дүрс вэ? Оо тэгшэнцэгтэй. За шүү. Энэ хөрсөө боддоо. Оо энэ утас ямар дүрс вэ? Тэгшэнцэгтэй байна. Тэгвэл энэ индикээр Дугуй дүрс. дугуй дүрс байна шүү дээ. За тэгвэл бид тэр гурвалжин дүрстэй юм байна. Та ямар гурвалжин дүрстэй? Оо зөв. Тэн дээр байгаа дүрс маань гурвалжин дүрс байна шүү дээ, тийм ээ? За сайн байна. За тэгвэл бүгдээрээ дүрсүүдээ мэдээд авлаа, тийм ээ?
Яа. Тэр ажил нэ тийм ээ. Энэ дахиад нэг шахах иргэн. дахиад нэг шахах. Энэ шахах гэсэн үстэй. Үзүү. За, бүгдээ дууссан. Дууссан. дахиад мөнгө тавьдаг. За тэгвэл цаашаа үргэлжлүүлээ явъя. Дөрс орой ба талаас бүрддэг дөрвөлжин дүрсийн орой ба талыг зөв харилцуулаарай. Харилцуулаарай гэсэн шүү дээ. Дүрс нь юунаас бүрддэг гэж юм шүү дээ. Тэр шог аваад өгдөө. За дөрвөлжин дүрсийг гэсэн тийм ээ. За тэгвэл бүгдээрээ дөрвөлжин дүрсийг харъя. Дөрвөлжин дүрс нь орой ба талаас бүрддэг гэж байна. Алийг нь та нар орой, алийг нь тал гэж байна. Өө энэ хэсгийг нь орой. Энийг нь тал. Өө энийг нь тал. Ажиг тал учраас тал гэж хэлдэг тийм ээ. За тэгвэл энийг орой, энийг тал гэж хэлдэг байх нэ. За тэгвэл бүгдээр харгалзуулаарай одоо. Цацгаар ажиллана. Харгалзуулах ажил байна шүү дээ. Орой, талаар харгалзуулах. Өө зөв. За дараах нь зүг. Энгийн бутаргааг үгээр илэрхийлбэл дээр нь 1 тоо, доор нь 1 тоо. За дээр нь 1 тоо, доор нь 1 тоо гэж хэлэх нь хамгийн их юм байна. Гэхдээ математикт 6-ны дээр байгааг нь бүр төрөв, 6-ны доор байгааг нь хуваар гэж нэрлэдэг. Тэгэхээр бутаргаан 6-ны дээд тал бичсэн тоо бүртөр, харин доод талд нь бичсэн тоо хуваар гэж нэрлэдэг байна. За тэгээд дараа. За бүгдээр одоо тэгвэл тоолоо. Хэдэн оройтой хэдэн тал? 3 4 тал. Тусчлаа. За. Багшаа. Дараа чахын юм тийш. Дараа чихс. Зүрх. За бүгдээр зөв хийсэн харъя гэж. Өө зөв байна. Гурав байна, зөв байна. Зөв хийсэн байна, нэг зөв хийсэн байна тийм. Зөв тоолж чадсан байна. За зөв байна. За тэгвэл дараагийн дасгал маань юу гэсэн бэ? За энэ дараа хэмжээ байна. Өө зөв байна. За энэ зөв хийсэн байна. Өө 3 зөв. За зөв хийсэн тийм ээ.
хоёрыг тэмдэглээ. Тэгэхээр та нар одоо дэвтэртэй тоон шугам 6-ыг 3-ыг тоон шугам дээр тэгвэл яг Багшаасаа тусламж авах. За гэсэн. Тоон шулуун дээр тэмдэглээрээ гэсэн юм шүү тийм үү? За тэгвэл тоон шулууныг яаж тэмдэглэх вэ гэж тайлбарлаа. Бүгдээрээ наашаа багш руу гараа гэж. Бүгдээрээ наашаа. За бүгдээрээ наашаа. За тоон шулуун номдээс энэ. За нэг хэмжээтэй байна гэж үзвэл энийг за ингээд хувааж. За эндээс тэгээс хэлдэг тийм ээ. Тэг 1 2 3 4 5 6. За тэгвэл 6 нэг юм 6 хуваасан байна тийм үү? Тэгвэл 6-ны хэдийг нь гэсэн байна. 6-ны 3-ыг. 6-ны 3-ыг гэсэн бол 3-ны 3 гэхээр энэ дээр тэмдэглэе гэх юм байна. За 6-ны 3-ыг тийм. 6-ны 3. За нөгөөх нь хэд гэсэн бэ? 6-ны 1. 6-ны 1. За тэгвэл дахиад 6 хуваасны 1 гэсэн үг байна тийм үү? Нэг юм 6 хуваасны 1. За зөв. За тэгвэл энэ нэг юм 6 хуваасны 1 6 хуваасны 3 2 аль нь их вэ? 6 6 хуваасны 3 нь их вэ? Тэгвэл 6 хуваасны 3 тал руугаа их тавих юм шээ. За тэгвэл тоон шулуун дээр тэмдэглэхдээ ингэж тэмдэглээд их багын тэмдгээд жишгтэй ингэж жишгэнэ. За тэгвэл одоо бүгдээ энэ багшаасаа дэмжлэг аваарай. За одоо энэ дээр ингэсэн бүгдээрээ энийг хаалта бүгдээрээ дахиад энэ шоогоо хараа. Энэний маань энэ хэсгийг дүрсгдэг тийм үү? Дүрсүүд нийлэхээр юу бий болдог лээ? Бит. Бит бий болдог. Сайн биш үү? Дүрсүүд нийлэхээр бит бий болдог байх нэ. За тэгвэл та нарт багш нэг дүрсүүдээр ашиглаад дөрөвдүгээр карт ашиглаад бит үүсгэж үзүүлээ. За бүгдээрээ энэ ямар дүрс вэ? Өөр ямар юу дугуй дүрс тийм үү? За дугуй дүрснээс яаж бит үсгийг бүгдийг харцгаая. Бодол гэдэг бариг маань
ингэж харагддаг байх нэ. Би ч болж харагдчих тийм үү. Өөрийнхөө дугуй дүрс юу болж штэ. За тэгвэл энэ ямар хараг лээ? Далайва. Оо далайва. За далайва бас яаж харагдаж байна? Цэнхэр. Оо цэнхэр. Яагаад цэнхэр аа? Далайва. Далай цэнхэр учраас далайва гэж нэрлсэн байх баг гэж. Намрах гариг маань яасан бэ? Ийм байх нь шүү дээ. За эндээс та нар хармаар санагдчих байгаа гариг байна уу? Дэлхийг л харчмаар санагдаж байна. Дэлхийг хармаар байна. За тэгвэл бүгд эндээс дэлхийг хар. Дэлхийг хар. Дэлхийг хараа санд агч. Дэлхий маань ингэж харагдчих. Харагдаж байна уу та нар? Аа бүгд ингэж хараарай. Дэлхий маань ямар өнгөтэйлээ? Цэнхэр. Цэнхэр дугаар дүрсээс ингээ биет үүсдэг байх нэ. Дүрсүүд нийлжээж биет үүсдэг байх нэ. За тэгвэл бүгд одоо нэг ганцхан нарыг нэг харч тийм. За нар маань ингэж харагддаг байх. Харагдаж байна. За ийм бит байх нэ. За тэгвэл бүгдээрээ биет дүрсээ ялгаж сурлаа тийм үү? Одоо бүгд бүгдээрээ пирамид хийж дуусч байна уу? Дуусчих. Мэдгүй олчихгүй байсан. Баг дуусна. За сайн байна. За багийн ахлагч нь үнэлэр өвгдөдөө бүгдийг нь хийж юу, зөв хийж юу харъя гэж. За тэгвэл багийн ахлагч нь зөв хийсэн өвгдөдөө хараад үнэлээд яваад байгаа. Чи хийж дуусах тийм. За. Биш. Дүрсийг ажлын бидийг үсгээрэй. Дүрсүүдийг ашиглан биед үсгээрэй гэсэн. За дүрсүүд гэдэг нь энэ. Энийг одоо эсмэрийг ашиглаад бүгдээрээ биед үсгээрэй. За бүгдээрээ биед үсгээд биетүүдээ буцааж хооронд нь нийлүүлээд байшин байгаач. Бүгд та нар ямар байшин байгуулсан бэ? Харъя.
үзэгдсэн үү гэдэг. Бит үзэгдсэн үү? За ямар дүрсийг ашиглаж байгаа бит үзэгч дөрвөлж өгүүлжин гурвалжин дүрсүүдийг ашиглаж байгаа бит үзэгчлээ тийм ээ. За энд үлдсэн үү? За эднэр бүгдээрээ бас нийлүүлээд огсроо бүц хичээлүүдийг ашиглаж байгаа. Хад дээр гурвалж. Тэр гурвалжин дүрсээсээ өгөөжээ дээр нь байгуул гэж. Тэгэхдээ ингээд байгуулж хийж. Зөв. Дахиад нэг ганц зайдныг явах гэж. Бүгдээр ингээд дүрсүүдээр юу үсгэж вэ? Байшин буюу бит үсгчлээ тийм ээ. Үлэмж хийгээд үсгэж байгаа. За тэгвэл одоо энэ зураг хаалгаа. Үлэмжээр яа. Хүснэгтийн зурх юм болов? Хүснэгтийн. Зурхгүй шууд бодлтыг хийгээд явж байгаа. За. Энэ болохоор ахын бодлого шүү дээ, тийм ээ. За. Дөржих 7 хоног хүрсэндээ дараах ногоог хэрэглэдэг гэж. За, луванг 1 хилэн 5. Нэг хилэн 1000 төгрөгийн бол 5 хилэн хийдэг. 5000. Оо 5000. За, тэгээ шууд бодлогоо хийгээд явж байгаа юм шүү дээ. Хүснэг зурх шаардлагатай. За. Цонгон 1 кг хэлбэрдэг гэж. Тэгэхээр цонгон 1 хилэмж согныг үржих шаардлага байна. Байхгүй тийм ээ. Зөв. За тэгээд 7 хоногийнх нь хэрэгцээг гаргах тий. За хэн бодож дууссан? Бодож дууссан хөхт байна уу? За баяр бодсон тийм ээ. За бодсон чинь энэ зүг бодож байна. Чиний хариутай таарч юм шалгаарай. Зэрэгтэй шалгаарай. За чиний хариу хараач. Өөд зүг бодсон тийм ээ. Харин ингэж бодсон. 1000 талах зүг бодсон. За сайн байна. За тэгвэл чи өөрөө хоолой бодсон чи хажуудлаа өгдөө шалгаад зүг бодож үгүй. Хэлэлцээ бүгдээрээ бодож авчих тийм ээ. За зүг хариун 100 гарсан байна. Энд арай дуусаагүй байна уу тийм ээ? Тэнд дууссан уу? Өө зүг хариун 10,700 гарсан зүг байна. За чиний хажуу үеийн хүүхдтэй чи таарсан. За 10,700 зүг байна. Сайн байна. За тэгвэл дараагийнхаа ажил руу орцгооч за. За 10,700 гарсан уу? Зүг сайн байна. За дараагийнхаа бодлоо. За тэгвэл бүгдээрээ дараагийнхаа асуулт руу орцгоо. Дараагийн асуулт маань юу вэ? Сурах бичгийн 27 дугаар 98 дугаар ашиглан ажиллаарай. За, сурчраад байгаа энэ дуусах. Зөвхөн сурах бичгийг ажиллах юм шүү дээ, тийм ээ. За, юу гэсэн бэ? Асуултан дээр юу гэсэн бэ? Байшингийн зургийг ажиллаарай. За, ажиглаад дөрвөлжин дүрс хийдэг. Жишээ ямар дүрс хийлээ өнөдөө? Гурвалжин дүрс. Гурвалжин дүрс хийдэг. Дугуй дүрс. Дугуй дүрс хийдэг.
Тэгш. Оо зөв. Тэгш үзэх дүрсүүд хийдэг гэдгийг бүгдийг тоолоорой гэсэн байх тийм. За тоолоо. Дүрсээ тэмдэгтээ зураад тэгээд тоолоод явах нь шүү дээ тийм. За дуусчихна. За наруу байр хийгээд дууссан юм шүү дээ тийм. За бүгдээрээ тэгвэл за болсон хүмүүс бүгдээрээ цог хараарай. Дөрвөлжин дүрс хэд байсан бэ? 3. Бүгдээрээ таарсан уу? За гурвалжин дүрс 11 зөв байна. Дугуй дүрс 3. Таарсан уу бүгдээрээ? Тэгш 6. Тэгш 6 байна. За бүгдээрээ таарсан уу? Сайн байна. Өө зөв бүгдээрээ зөв байсан биш талын багш нь харъя. За тэгвэл өнөөдөр бид бүгдээрээ дүрсээ бэлтээ зөв байна. За сайн байна. За тэгвэл өнөөдөр бүгд. За тэгвэл дараагийнхаа асуулт руу оръё. За дараагийнх юу гэсэн байна? Гэрийн даалгавар сурах бичгийн 28 дугаар 100 дугаар баслыг хийгээрэй. Оо зөв. За тэгвэл бүгд одоо тэмдэглээд гэрийн даалгавраа тэмдэглээд өнөөдрийн хичээлээр юу хийсэн бэ? Тэрнийг баг хоорондоо ярилцаад суцгаад гараа. За. За багш нь харъя. За тэгээд сурах чигаа 54 дээр бодсоо гаргаад доорох юм дээр хийсэн баграа гэсэн тийм. За чи хажуудлынхаа хүүхдэд таарч чинь үзэр. За ариун баярыг хараа багш. Супер. Сайн байна. За. Гэрийн даалгавраа тэмдэглэж авах гэсэн. За өнөөдөр бүгдээрээ хичээлээ үзэж дуслаа тийм ээ. За бүгдээрээ дэвтэр дээрээ гэрийнхаа даалгавруудыг тэмдэглэж авсан уу? Авсан. Сайн байна. Сайн үү. За тэгвэл бүгдээрээ өнөөдөр юу үзсэн бэ? Тэр талаараа багаараа ярилцсан байх хэрэгтэй. Хоёрдугаар ангиас заа минийхэн босоод. Өнөөдөр юу үзсэн бэ? Тэр талаараа ангийнхаа хүүхдүүдтэй хэлж өгөх нэ. За Дүрс ба биетийг таньсуулсан. Тэгээд 4D картаар биетийг харсан. За 4D картыг ашиглаад биетийг Сурсан. үүсгэхийг харсан тийм ээ. За сайн байна. За баярлалаа. Өнөөдөр юм үзсэн. За танаа багаас нэмэх хүн байна уу?
байгаа юм. За. Манайх өнөөдөр ийм байсан. Нөгөө дүрсүүдээ ашиглаж байгаа бит үүсгэсэн байна. Тэнгүүтээ ийм гоё байшин барьсан биз дээ. 2 давхар байшин барьсан байна. За сайн байна. За баярлалаа. За тэгвэл 4-р ангийнхаа маань өнөөдөр юу ütсэн бэ? За хий ярих уу? За багийн ахлагч маань яриа гэж байна. За. Манайх өнөөдөр талбайн уртыг хэмжсэн. Тэгээд нөгөө суур ба дээврийг хэмжиж, уртыг хэмжиж нөгөө талбайг олцсон. Аха. Юуны талбайг олсон бэлээ? Хүлэмжнийхээ. Хүлэмжний. За. Тэгээ манайх тут бүгд сайн байсан болохоор хүлэмжээрээ дөөр нагаад тарьсан. За өнөөдөр бүгдээрээ идэвхтэй сайн оролцож чадсан учраас хүлэмжээрээ дүүр ногоо тарьсан гэж тий. За баярлалаа. За танаа багаас нэмэх хүүхдээ нөө. За байна. Талбайгаа яаж ийм хүлэмж барьсан? Ааха. Зөндөө ногоо тарьсан. За хүлэмж маань ийд биш тий. Ийм гоё хүлэмж барьсан байх нэ. За 5 дугаар ангийнхан маань. За 5 дугаар ангиас хин тайлбарлах уу? За багийн ахлагч маань өнөөдөр юу утсан тухайгаа ярья гэж. За. Биднээс болтын 7 хоногийн хэрэглээ гаргасан. Тэгээд бас талбайгаа нэг тэнцүү хуваагаад тэгээд 6-ныхаа 3-т нь төмөс тариад 6-ны 2-т нь болохоор бас луун тариад тэгээд 6-ны 1-т нь сонгон тарьсан. Тэгээд болтын 7 хоногийн хэрэглээ гаргаж ирсэн. Өгшөөр тэгээд хүүхдэд маань сайн байсан болохоор би мод тарьж дүнсэн. Өнөөдөр бид нэр ийм ногоо тарьсан. За хүнсний ногооны талбайгаар ингээд ногоогоо тарьсан байна тийм ээ. Өө зөв. За тэгвэл энийг хооронд нь яаж сурлаа? Хооронд жишг зурсан. Ааха. За жишг зурсан байна. За яаж жишгүүлээ? 6-аас 3-т төмс тарьсан, 2-т нь луун тарьсан, 1-т нь цөмөн тарьсан. За тэгвэл их багыг нь олж ирсэн тийм ээ. Хамгийн их тарьсан зүйл нь юу байсан? Төмөс байсан байна. Тэгээ төмсний дараа луунгийн дараа тэгвэл эднэрийг бас яаж зурсан байх нь вэ? Эренбэлт зурсан байх нь шүү дээ тий. За зүйдээ сайн байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ их дэлхийн манд биднэрт захиа илгээсэн. Тэр захианыхаа хүссэн хүсэлтийг биелүүлж чадав уу? Чадсан. Чадсан уу? За 2 дугаар ангийнхан манд бидээр дүрс үүсгэж чадсан байна. 4 дугаар ангийнхан манд хүнсний ногоог тариалж сурсан байна. Хүлэмжний ногоог тийм ээ. За 5 дугаар ангийнхан маань хүнсний ногоог 6 тэнцүү хэсэг хуваагаад тариалж сурсан байна. За тэгвэл их дэлхий биднэрт юу гэж захиас явууллаа? Та нар юу гэж бид нар хичээл эхлэхийн өмнө хичээлдээ нэг сэдв өгсөн шүү дээ. Юу гэж нэг сэдв өглөө? Их дэлхий бол бидний гэр гэж өгсөн тийм ээ. За тэгвэл их дэлхий бол бидний гэр гэж нэр өгснийхөө учрыг одоо бүгдээрээ дахиад үзэг хичээлтэйгээ холбоо тайлбарлая. За юу гэж тайлбарламаар байна? Их хүүхдээ нөө. За 5 дугаар ангиас нэг хүүхдээ хэлье гэж байна. Хүн байгалаа хайрцвал байгаль хүнд үр шим өгдөг. Хүний бүтээсэн хүнд байгаль баярлаа. Баярлаж ингээ илүү олон цэвэр агаар төрүүлж юмсан. Зөв сайн байна. За тэгсэн байна. За тэгвэл танахаас. Бидний эргэн тайранд бүх юм дүрс байдаг юм байна. Тэгээд байшин барилгуудыг ер нь бол яг гой бүтээх юм бол гой дүрс гарч ирэх юм байна. Хацагаас дүрсээр бүтээдэг. Гой загвартай бол. Энэ дүрсүүд маань үнэхээр гайхамшигтай сайхан янз бүр байх юм бол бидний амьдрах орчин тойрон ямар байх вэ? Бидний орчин эргэн тойрон амьдрах орчин маань таатай байх нь, сайхан байх нь шүү дээ, тийм ээ? Зөв, сайн байна. За тэгвэл танаа багаас үдсэн хичээлтэй холбож юу гэж хэлмээрээ? Хөрс ширээгээ хайрлах тасаг олон төрлийн ногоо чимээс тавил эрүүл агаараар амьдрна. За өнөөдөр бүгдээрээ үдсэг хичээлээрээ энэ бэлдсэн талбай дээр үдсэн бүтээлүүдээ тавих нэ хийсэн бүтээлүүдээ. За тэгвэл 5 дугаар ангийнхан маань тарьсан ногоогоо авчираад энчээ байрлуулаарай. За миний хүү үнэлгээнүүдээ өнөөдөр зөв за энэ зайд байрлуулад ийм их ногоо тарьчээ. За зүйтэй. За үнэлгээнүүдээ буюу бүгдээр ажилласаа хийж чадсан учраас ийм их мод тарьсан байна тийм ээ. Тэгвэл эдний багийнхан маш сайн мод тарьжээ. Зөв сайн байна. Мод тарьсан байна. За танаа хүлэмжээ авчираа тавиарай. Зөв. Зөндөө хүлэмжний ногоог тариалж чадсан байна тийм ээ.
За зүйлсээ хэмжээ илрээд чи. За танаа багийнхан байшин гайж байлуулаад. Өөдөө гой байшин таасан. За байшингаа тойруулаад байшин тариулаад юу ургуулдаг вэ? Цэцэг ургуулдаг юу? Тэгвэл ийм их цэцэг тарьж хийчихээ. За тэгвэл өнөөдрийн бидний үзсэн хичээлээр хүн байгальтай салшгүй холбоотой юм байна. Байгаль хүнтэй эргээд салшгүй холбоотой юм байна гэдгийг үзэж чадлаа тийм үү? Тийм. За өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Бид ийхүү их дэлхий бидний гэр сэдэвт хичээлийг олон түвшинд төлөвлөсөн хичээл хэрхэн өрнөж суралцагчид хичээлээ үнэлж дүгнэж буйг үзэж дууслаа. Үнэлгээ нь сургалтын үр дүн, суралцагчийн хөгжлийг тодорхойлох, сургалтыг эрчимжүүлэх, сургалтын явцад тулгарч буй бэрхшээлийг даван туулахад дэмжлэг болох биз байхаар төлөвлөх нь чухал. Багш дүгнэлтийг хийхдээ хичээлийн эхэнд анги нийтийн өмнө тавьсан зорилгод тулгуурлан асуултаа тавьж дүгнэн ярилцаж байна. Гэрийн даалгавар өгсөний дараа суралцагчид танилцах боломж олгон асуух зүйл байгаа эсхийг заавал асуугаарай. Та бүхний сурган хүмүүжүүлэх үйлсэд амжилт хүсье.